2026 онд ордуудад хэрхэн шинэ өөрчлөлт орох талаар хүргэж байгаа. Ингээд ордуудыг 3-3-аар нь танилцуулж байна. Мэлхийн орд. 2026 онд мэлхийн орд тогтворжуулагч, дэмжигч гол дүр болно. Сэтгэл зүйн тулгуур, үнэнч байдал, бодит тусламжийн их үүсвэр болж бусдад нөлөөлнө. Удирдлага, менежмент, санхүүгийн өсөлтөд амжилттай нөөц боломж, харилцаа тэлнэ. Мэлхийн оршихуй өөрөө тайвшрал авчирч хүмүүс дэмжлийг урам зориг авахын тулд түүнд найдана. Харилцаанд зөөлөн ухаалгаар ярих нь чухал. Арслангийн орд. 2026 онд Арслангийн шагнал, хүлээн зөвшөөрөл, өөртөө итгэх итгэл, сэргэх жил. Саад, саатал, бухимдал арилна. Ил тод байдал, амжилтанд, тэлтэд орно. Өмнөх мөчлөгийн алдаглууд ялалт болж хуурна. Шинэ орчин, утга учиртай боломж, шинэ холбоосууд татагдана. Баяр хөөр, бүтээлч байдал, өөрийгөө илэрхийлэх эрч хүч дахин асна. Байглаасаа гэлэлцэж, эерэг анхаарал, дэмжлэг хүлээн авна. Охины орд. 2026 онд охины орд хүчтэй хувирал туулна. Эргэлт буцалтгүй шийдвэр, тодорхой төгсөлтүүдийн жил. Удаан үргэлжилсэн дарамт, хязгаарлалт, тодорхойгүй байдлаас ангиж ирнэ. Шийдвэр, гаргалтад тодорхой байдал, хүч, итгэл бий болно. Хувийн хил хязгаараа дахин буулт хийхээ болж нэг том бүлэг хаагдан илүү эрүүл харилцаа, жинхэнэ чиглэл нэгдэнэ. Амьдралын замыг дахин тодорхойлох жил юм байна.